Цэцгээний хуруунууд. Цэс гэдэг үгийг өсгөж чадах юм биш вэ? Цэсээ? Надад чи бид хоёр гэж байгаа юм шиг санагддаг юм. Цэцгээ. Зогс. Ачаатал чи бас л халтарчихлаа шүү дээ. Үнэхээр уучлаарай хэрхмээ. Үнэхээр хэрвээ чи жимс байсан бол хам боргоцоо байх байсан юм. Тэнгэр минь. Зогс. Бас л халтарчихлаа. Жиглэг ваан руу унчихлаа. Хин яг түргэн дуудараа. Цөцгий. Арч нь хальтрах тоолонд хайрын цаг яваад байна шүү дээ. Чамаа киноноос хасчих ерөөсөө. Ийм царайлаг бож жүжиглэж чадахгүй маа. Оронд нь маршарыг авъя гэж найруулагчид хэлээд байхад. Миний шиг гялтгансан арьстай болмоор байна уу? Киноло тосоор чи гişүүлээрэ. Хүүх, ямар царайлаг залуу вэ? Ганцхан өдөр ийм царайтай болох юмсан. Тийм ч царайлаг биш л юм байна шүү дээ. Цагтаа би жинхэнэ царайлаг зүсэм болох байлаа. Энэ залуугаас хамаагүй л үү? Цэцгээ жүжиглэж чаддаггүй болохоор сурчлагын тоглолдог болсон гэсэн. Үгүй байлгүй дээ. Ийм царайлаг юм чинь бүгдийн чаддгал байх ёстой. Худлаа цуурч байгаа юм. За мэдэхгүй. Энэ талах өсчний газар мөн үү? Үгүй байлгүй дээ. Мөн байна штэ. Ноён талхаа цорын ганц цэцгээ байна. Хөөх, үнэхээр та мөн үү ихмээ? Ингээд харсан чинь бүр царайлаг юм аа. Ийм чихэрлэг хамттай гарц, төгс хэлбэртэй хамар. Сая ватын инээмсэглэл зарим хүмүүс ингэж төрдөг нь шудраг бус юм аа. Ингээд та яах гэж ирсэн? Энээс гоё болгох аргагүй штэ. Чи тэнд вээлдэг юм аа. Ерөөсөө тийм биш ээ. Холдож байна. Засах юм зөндөө байна. Өнөөдөр нааш хоёрдаг чинь зөв шийдвэр байна. Би яаж туслах вэ? Тухтай байгаарай. Таны үүр юм гэж төгс юм аа. Сүү зөв хэлжээ. Энээс гоё болгох аргагүй. Цаг үрээд яах вэ? Надад яг юу хийх ёстойг минь хэлээд өг. За ёо. Хамгийн дургүй муухай хэсэг чинь аль вэ? Би цэцгийн хуруутай болохоор жүжиглэж чадахгүй байна. Энэ чинь уйлах шалтгаан биш шүү дээ. Зүгээр дээ. Яагаад гэвэл гар чинь ахиж хизээж халтрахгүй болгоод өгөө. Тэг юм уу? Үнэхээр засаад өгчихвэл би танд жүжигчний карьерийн өртөө болно. Ийм л тэнэг амтэн. Битгий үйл та гүнгэлвэл игэл ардууд бид яаж аз жаргалтай байх юм бэ? Хоёулаа болцоо. Одоо. Сайн барьдаг зүйл байвал яах вэ? Аха. Сүү, унтаг гэсэн чихэр аваад ирэх. За. За боллоо. Эсэн чихэр бүрсэн болохоор одоо хальтрахгүй. Гэхдээ сүнс шиг болчлаа штэ. Хар дарсан зүуднээс гарч ирсэн юм шиг. Хар дарсан зүйтэй. Ноён талхаа өөр хийж чадах юм байгаа тийм ээ? Олчглоо. Сүү, яваад торон урт тоомс аваад ирэх. За. Болчихлоо шүү дээ. Одоо миний гар хальтрахгүй байна. Ямар амархан байгааг хардаа. Гэхдээ хайрын үзэгдэл тийм хэсэг дээр яах болж байна? За, одоо хальтрахгүй. Гэхдээ ирхмээ царайг нь хааж болохгүй. Орон байрны хулгай чиг харагдаж байна. Царайга халахламааргүй байна. Бага зүйлээр гайхуул гэдэг үстэй. Өөр хийж чадах зүйл байхгүй юу? Энийг болно гэж бодсон юмсан. Тийм. Сүү. 3 дахь 50-наас зүгийн балтай чанамал аваад ирэх. Зүгийн малаа
Хэлснээр чинь болё. Ноёндо яста дог юм а. Дээр нь арьсаа сайхан борлуулчихлаа. Баярлах болоогүй шүү. Айлуу гар бариад үзтээ. Тэгэлгүй яах вэ? Ой болоосаа. Энийг харда ноён талхаа үнэхээр болчихж. Тэнгэр минь. Яг одоо би үнэхээр гарнаас чинь барьж байна гэж үү? Ерөөсөө голохгүй байна. За бидний ажил дуусах шиг боллоо. Өнөөдөр чи эндээс гараад цоошин амьдралыг туулна. Цоошин цөцгий. Тиймээс нэрээ ч гэсэн өөрчил. Цөгийн балтай цөцгий. Одоо од чинь хялалдаж байна. Цөгийн балтай цөцгий. Ямар гайхалтай юм бэ? Баярлалаа. Маш их баярлалаа. Тоо цогоо хийхээс чинь өмнө зураг авах болох уу? За, тэгэлгүй яах вэ? Би ч гэсэн. Оо. Би карьерийг аварсан. Одоо даанч хог живэл үлдэжтэй. Талхны Мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Оо. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Ямтэн. Би одоо яаж юм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчгээд бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүрхнээс нь гэлгээс. Танд өвчний багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалах юм? Амтд гэрэн ингэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шинийг чинь бас авах цаг болжээ. Сүүл чинь Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирхмээ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу Ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөлсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маа Ирхмээ. За.
Чи гэртээ харж хүүгэлтэйгээ үзтэй жаалаа. Харуу надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энд юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жаахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажиллах байхаа. Энгсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусгая. Нэг долларын шарж Чадсан гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би бариад ирэх юм ээ. Хин дараагаа гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний өсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тавь. Агцахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Ава, та зүгээр үү? Авиг би зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Түнчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм жидөө юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоог. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж, та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялгд хийчихье. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаахай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох нь. Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхий хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900 ялсан. 80 талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч, өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За жаалаа. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суутгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүхнийг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж өгөө шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг юм бэ? Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талх зүгээр л өөргөө биелүүлж байгаа шиг байна. Сонин сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигээ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Хөөх, тэрийг хардаа. Юу вэ?
алдаж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лого бүтээлээ. Үгүй айлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай яалагч ноён тал. Хийсэн юм аа. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх. Тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалгууд аадад туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болоё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе тахаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олдно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ихмэ. Ачиг чи заавал гаруулна. Үүдэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгав. Сүүгийн ухаарал. Энийг хараач. Ярил цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлаа ирхмэ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн сүм. Тань найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасгаснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Dos for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүн крем сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Ахлах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг нь гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энхэд сүн чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн үсчинд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаа. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурднууга. Салхи шиг өөр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хийснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Ирхмэ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаа дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шнэ. Бас уурлах юм бол
чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байд би шалгаа. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд юм уу гэхдээ. Ноён талхаа анханасаа намайг үсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Уршигээрээ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За, Талх үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цонхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч муудсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чинь хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэлдэ. Харда сүүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ эцэс шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би байгаад яагаад сүүгээр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчихал та. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай марил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад хэлдэг. Эднэр төрүүл бид хөгцөрх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүйдээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах төрхнөөс нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг. Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй хизээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй штэ. Тийм л үз. Би чадна. Миний сүүгрэмний санаатаа гарамга чадварыг харагдсан. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарган тэгшгэн биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй те. Бахархалаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна штий. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ те. Би юу? Сүүгээр засуулах Тийм хэрэггүй. ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцөнд харилцах арга олъё. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайчих. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэрэглэнэ. Хөөе, чамд чимхүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж өгнө гэж бодоод байна. Энэ байна. Танар сая харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд бургшаа хоошо чанга дарж угаа. Хожиг гял цал болох. Хожиг тойрог хэлбээр арчвал судал чадахгүй ялтаг нам. Багста маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Хөөх, амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Нэг хийгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү, ятаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó?
Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Эрхмэ, та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үсцаасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёр дахин багш үсттэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтдаггүй тал. Доноод хамгаалагч дахин төрөв. Эндрийн цагт Авчны хотыг би хамгаална. Кат. Боллоо. Төр завсралцгаая. За. Red. Юу болсон бэ? Онцгой юм биш ээ. Өнөөдрөөс эхлээд доноод хамгаалагчийн гол дүр солигдсон. Юу гинэ? Дарга маань жүжигчнээ солигдсон юм л да. Тэ бол хийгстэл хийхээс биш өөр яах вэ? Хинээр солих юм бэ? Цөцгийгээд царайлаг залуу жүжигчнийг мэднэ үздэй. Төцгий юу? Тэр чин донот биш үсттэй. Доноод байна уу үгүй юу ямар хамаа байна. Тэр хүндийг тэл байвал болоо заа юу. Гэхдээ Хариулагчаа. Цөцгий хүрээд ирсэн үү? Би өнөөдрөөс эхлээд редийн дүр тоглоход болно үстэй. Баг байгаасаа доноод хамгаалагчийн шүтэн бичрэгч байсан. Ямар гоё юм бэ? За, очоод хувцас олж өмсчөөд хүрээд ир. За, ийм юм байх. 10 гаруй жил донот хамгаалагчийн гол дүр нь би байсан. Арай дэндэж байгаа юм шүү. Одоо яаж амьдрах юм бэ? Өтөх юм нэг чалга. Хүргэлтийн жолооч. Пицца ирлээ. Гүй ганц пицца хүргэж ирэхэд яагаад юм уддаг юм бэ? Уучлаарай. Захиалга ихтэй байсан юм аа. Тэр чи надад хамаагүй. Удсан болохоор пиццаны төлбөрийг өгч чадахгүй. Юу? Үйлчлүүлэгчээ. Юу? Пиццаныхаа мөнгийг авч чадахгүй байхдаа яадаг юм бэ? Ажлаас чинь халлаа. Юу? Дахиад халагдчихлаа гэж юу? Өөр ажил хайж олдгийн билүү те. Red түр хүлээ. Юу? Сүүлийн удаа чи энэ пиццаг хүргээд өгч. За. Энийг хүрт хамгаалагч. Яг зөв. Гоё байна. Аргагүй доноод хамгаалагч мөн дөө. Пицца ирлээ. Ноён талгаа пицца ирлээ. Баярлаа. Хаа нэгтэй ихэл гарсан царай байна да. Өөрөө доноод хамгаалагч юм биш үү? Гүй би биш ээ. Мөн л ашиг байна да. Юу? Пиццаг авч ирэхгүй юу хийгээд байгаа Ноён талгаа энэ пицца хүргэж ирсэн хүн доноод хамгаалагч Редтэй яг адилхан биш вэ нүү? Нэрээ тийм байна. Үгүй би донот хамгаалагч биш шүү дээ. Тийм бол талагчны хотын энх тайвныг Бид хамгаална. Үнэхээр донот хамгаалагч мөн байна. хариу үзгээ зураад өгөөч тэх үү? Гэхдээ яагаад пиццаны хүргэлт хийж байгаа юм бэ? Харин тийм. Одоо 26 дугаар ангийн зураг авалтаа хийх ёстой юм шүү. Тэр байна. Юу гэнэ? Яагаад цэцгийн доноод хамгаалагчаар сонгогдчихвоо? Цөцгий чинь донот биш шүү дээ. Юу? Цөцгий нэр хүнд ихтэй болохоор тэгсэн юм аа. Хүмүүсээ цөцгийний цогцлыг илгээд Ямар ялуу юм бэ? Донот хамгаалагч бол дугуй хэлбэртэй дундаа нүхтэй байх ёстой юм биш үү? Ноён талхаа өгөөлөө Рэдэд тусалцгаа идэх үү? Яаж тэр? Ингээд хараа зугаад иж болохгүй үсттэй. Хоёулаа хамтдаа доноод хамгаалагчийг дахин дөрүүлцгээе. Тийм ээ. Цөцгийг донот хамгаалагч цувралыг сүйтгэхийг хараад сууж болохгүй. Рэд бид чамд тусалнаа. Нэмэргүй. Албаны дарга найруулагч бүгд цөцгийг хүсэж байгаа. Зүгээр л болсон нь юу гэж байгаа юм? Ойлгох гэдэг чинь байж боломгүй үг. Ийм юмн дээр бууж өгөх хэрэггүй. Тийм шүү. Бидэнд л итгэхэд болно. Төрүүлээд тарлаа шүү. Одоо ингээд доноод хамгаалагчийг дахин дөрүүлэх төлөвлөгөөгөө эхэлцгээе.
Эхний ажиллагаа бол концепцоо өөрчлөх. Концепцоо өөрчлөх үү? Бодож үзсэн л дээ. Доонод хамгаалагч уйдрал бүр дээрээ өөр концепцтэй байдаг. Тийм болохоор бид таныг шинэ өнгө төрхтэй болгож өгөх болно. Тэгвэл ямар өнгө төрхтэй болох вэ? Өдий болтол доонод хамгаалагч, үлэг гүрвэл машин, сансрын хөлөг, нинжа гэд олон төрхтэй болж байсан ч нэг л төрхийг үлдээсэн. Тэр чинь юу юм? Талын бүргэд шүү дээ. Бүргэд ээ? Тийм ээ. Чамайг Тэнгэрийн хаан болгоод өгье. Гоё юм аа. Тэгэхэд шагшуураар бүргэдийн далавч хийгээд сүүн крем, шоколадны кремээр бие нүрийг хийгээд шоколадаар далавчин чимчгвэл бүргэдийн бие бэлэн болно. Сүүлд нь хурцгоо шүү. Бас аимшигт нүдийг хийчихвэл бэлэн болно. Болчихлоо. Бүргэд байна. Ямар гоё юм бэ? Манай ноён талгач аргал мундаг. Энэ юу байх вэ? Гэхдээ ингэж гоёлоо гэд яах вэ? Би одоо доонод хамгаалагч суврал тоглох боломжгүй шүү дээ. Битгий санаа зовоо. Яагаад гэвэл бидэнд 2 дахь төлөвлөгөө байгаа юм чинь? 2 дахь төлөвлөгөө юу? Тэр чинь юу юм? Тэр бол доонод хамгаалагч Animal Force-ийн нээлтийг хийн. Би магчин загас болчлоо. Сүү их сайхан зогч байна шүү. Ноён талхаа. Би яхаараа горил болдгийм бэ? Доонод хамгаалагч чинь тавуулаа шүү. Өөр арга. Бэлнүү эхлээд Энэ олон төрлийн талхнуудын амьдардаг талхчны хот. Тэднийг хамгаалахын тулд 5 талх цуглалаа. Доонод хамгаалагч Animal Force. Red бүргэд. дийрлээ. Талх Арслан. Сүү магчин загас. Зайдасхан зан. Шоко горилла. Хурч гэлээ. Харанхуйн дарк хаанаас аратны хүчээр талхчны хотыг хамгаалах болно. Аратны хүчийг харуулах доонод хамгаалагч Animal Force. Ямар байна? Янзтай байгаа биз? Эн чинь юу вэ? Эхлэл нь ёстой инээдтэй байна штэ. Хүнд юм таалагдах вэ? Ноён талхаа бичээгээ оруулмагт үзэлтийн тар нэмэгдэж байна. Юу? Тэр харал та. Миний зүг байгаа биз дээ. Энэ эрч хүчээрээ доонод хамгаалагч дуулалж үжих хийх хэрэгтэй. Одоо шууд эхлүүлээ. Гоём болох байх та. Доонод хамгаалагч дуулалж үжих гинэ. Ястаа гоё доо. Ээж өнөөдөр үнэхээр доонод хамгаалагч гарах юм уу? Тийм ээ, нөгөө нялон бодор хамгаалагчийг үзэх хэрэггүй. Шүтэн бишрэгчээ дүүрэн ирсэн байна. Бүгд миний хийсэн эхлэлийн бичлэгийг үзээд ирж л дээ. Дуулалж үжих тоглоогүй удсан сайн байж чадах болов? Тэгэлгүй дээ. Хийдэг байснаа л хийхэд болно. За. Одоо талхчны хотыг би захирна. Тэгж болохгүй. Харанхуйн хаан шударга ёсны нэрээр чамайг өршөөхгүй дээ. Нөө ядаргаатай доонод хамгаалагч миний хүчийг мэдэр. Миний дайралтаас цогтно гинэ. Талхчны хотыг галан далай болгоод өгье л дөө. Жинхнээсээ гал гарчихлаа. Ээж. Энэ чинь одоо юу болоод байна? Ямар гарцаа? Эцэн дээр гал гарчихлаа. Тоглолтоо яах болж байна? Чи чинь гарахгүй юу игээд гоё. Тоглолтын танхимд гал гарчих. Гэхдээ бүгдээрээ аюулгүй гараад ирсэн нааз болчихоо. Манай хүү одоо олдол тоглолтын танхим дотор байгаа. Хөг минь авраач. Одоо яадаг вэ? Хөө минь. Битгий санаа зовоо. Би хүүг чинь аврах болно. Рэд энэ улаан гал руу орох гэж үү? Үгүй, дэндүү аюултай штэ. Үгүй. Би хүүхдүүдийн дэмжлэгтэйгээр доонод хамгаалагч болж чадсан. Тийм болохоор хүүхдүүдийн ачийг хариулах ёстой. Рэд! Жада хаан байна. Авраач дээ. Хүлээж бай. Ах нь одоохон аварнаа. Зүгээр үү? Эндээс хурдан гарцгаая. Алив. Хаалга бараг л гацчихлаа гэж юу? Агаад
Одоо яах вэ? Танад хамгаалагч ээжигээ санаад байна. Санаа зовлтгүй. Ах нь ээжтэй чинь заавал уулзуулнаа. Хамгаалагчийн цохилт. Хамгаалагчийн бамбай. Хамгаалагчийн өшигдөл. Яагаад гарч ирэхгүй байна? Арай ямар нэг юм болцоогүй байгаа да. Минь. Red wine. Бяцхан дануудыг аварчихлаа штэ. Баярлалаа. Хүү зүгээр байгаа нь аз шүү. Хөөх, Red донод хамгаалагч жаалыг аварчихлаа. Жинхэнэ баатар болчихлоо. Тэр хардаа Red-ийн толгоогоо шатаж байна. Яг л галын баатар шиг байна. Red, үнэхээр мундаг байна. Жинхэнэ баатар юм аа. Хийх ёстой юм ал хийсэн штэ. Тэр ч яхав тоглолтын танхим шатчихлаа. Одоо яана? Одоо дуулалж үжгээ тоглож чадахгүй. Эй чин зүгээр үү? Найруулагч. Ашгүй хазар зүгээр байгаа бол та. Донод хамгаалагчийн 26 дугаар ангид тоглож чадах нь уу? Донод хамгаалагч 26 дугаар ангид цөцгийн гол дүр үздэй. Цөцгий чин донод биш шүү дээ. Одоо интернетэд чи баатар болчиход байна. Нэрээ юу? Тийм ээ. Донод жаалыг аварсан гэд бөөм болж байна. Донод хамгаалагчийн 26 дугаар ангийн гол дүр нь чи. Баярлалаа. Нэр нь Донод хамгаалагч Галт Баатар Red дахин дөрөсөн нь ямар байна? Хөөх, Red эргээд Донод хамгаалагч болчихлоо штэ. Галт Баатар Red дахин төрсөн нь гинөө. Гоё юм аа. Баярлалаа. Бүгд нь баярлалаа. Red Донод. Санаж явах жижиг талах. Энэ та юу? 100 жилийн өмнөх та юу? Сүү. Ноён талхаа тантай хамт зурган дээр байгаа хөгшин хүн хин. Энэ хотод чи багтаж ингэхгүй. Тийм ээ, би дараа гэж багтаж байна. Явж үз бүргэр минь. Шериф, энэ тэнгүүдэд шоронгийн өрөө бэлт. Яаж чадаж үнэ чи? Гараа өргөх дутуу болсон зуурмаг минь. Энэ хот аюулгүй болно. Хөөх, бүргэр тайзан дээр ямар мундаг юм бэ? Дараа чи хоёр дахь дөө. Хэм бэ? Гүшээ чинь хэм бэ? Сайн уу ирэх мэ? Намайг таалах гэдэг арын жүжигчин л дээ. Айлгч юм да. Чи яах гэсэн юм? Би тань шиг жүжигчин болж чадах болов? Жүжиглэхээ. Үгүй ээ. Ноён гамбургер бол завгүй хүн. Ямар ч ирээдүгөө хүүхдүүдийг сургаж явах цаг зав хаана вэ? Зүгээр дээ. Хүүхдүүдийн мөрөөдөд урам хайрлах хэрэгтэй. Юу чаддаг чинь харъя. Баярлалаа. Аш баярлалаа. Чамаас өшөг авах гээд хүлээж байлаа. Биш нөгөө хот хангалттай том би байзаар. Үгүй хангалттай том биш байна. Юугаа хийгээд байгаа юм? Чамд авах юм алга. Хайрын цагийн минь өрөх гэж миний хувцсны өрөөнд орж ирээ юу? Зөвлөгөө өгье. Жүжиг хэл биш бол өөр юу ч байсан хийж болно. Хатарчихлаа. Яадаг үлээ. Бас яава. Та бэртээгүй үү? Үгүй зүгээр. Ноён амтад талхаа. Таны гимтээч гисэн үү? Миний богоо гэмтчих шиг боллоо. Өнөөдөр ажил чадахгүй юм шиг байна. Ажил чадахгүй? Байна уу? Стилист хэрэгтэй байна. Яг одоо яаралтай туслаач тий. Хинч байхгүй. Чи чамаас л болж байгаа юм. Тэгтээ Харин цагийг минь үрээ зогсохгүй. Одоо жүжигийг минь нураагаа тайчихлаа. Сайн дурын театрын үн цэнийг мэддэг юм уу? намайг уучлаарай ирэх мэ.
Юу? Тийм ээ. Ийм гараг зөвхөн сонгогдсон нэгэнд л заяадаг юм. Энэ хүүд стилист болох боломж олгоод үзэх үү? Юу? Үгүй. Яах гэж эснэг чинь ч мэдэхгүй байхад. Энэ бол авьяасгүй тэнэг амтан байцаарай. Энэ хүү хэдэн зуун жил хэмтэж заяагааг үүсчний ур чадвартай. Хайч барихад яг тохирсон гартай. Алганых нь хээ амжилтыг итгэж байгаа юм. Гаран дээрх толбон хөдөл хайчны ордны хэлбэртэй байна. Энэ чиний хувь тавилан. Үгүй эрхмээ. Надад анхны мэдэгдэх хүн чи. Гар хөвдөж байна. Ахиж хайч барь чадахгүй боллоо. Намайг орлох хүн байхгүй болохоор энэ театрын жүжиг ингээд өнгөрлөө. Тасбараа хуулаад авчихсан тэр олон хөөрхөн хүмүүсийг бодооч тээ. За би туслая. Би туслах юм уу? Гэхдээ надад зааж өгөр юу хийхээ мэдэхгүй. Битгий хүү минь. Энэ мулгуу амтан миний үст нүүр будалдыг хийх юм уу? Надаа яах вэ? Өөр сонголт үлдээгүй юм шиг байна да. Хөгшин талхаа бүтлгүй тэгвэл та хариуцлагыг нь хүлээгээрэй. Надад итгэж болно. Чи ялла. Харин чадахгүй бол амлчих. Энэ хотод агиж хэзээч ажиллахгүй гэж мэдээрэй. Өг тавилангаа хүлээж ав хүү минь. Улаанлуулаг тусчихлээ. Яах гэж? Хэр сайн байх бол бидгэл сонирн байна. Хөх, яслаг зүсчихлээ. Ой, ахамах чараад гал гарвал яан. Байц. Ажлын хийлгээ. Боц юм байгаа бах. Юу хийх ёстойгоо мартчихаагүй байгаа да тийм ээ. Өдрийн цай бэлдээд байгаа юм шүү. Хой, яах гэж байна? Юу хийчих вэ? Энэ хэдэрнэ. Гайхалтай юм аа. Одоо бол гахаймах улаалаад бяслагтай бүргэр болчлоо. Тийм ээ, миний зөв гэж мэдсэн юм. Муу явяас тэмгэж үжиглж чаддаггүй ч гэсэн намайг их сайхан харагдуулж чадлаа. Юу хийж байгаагаа мэддэг л юм байна. Энийг мэрэгжил болгомоор юм байна. Энэ хот аюулгүй. Яа бүргэр өнгөс гоё болжээ. Хагастай харагдаж. Саллиг байна. Залуу хүмүүс хижамаг ажил дуруулж өгөх үү? Тийм ээ, дуртай зүйлээ орхид гэдэг хэцүү. Ихтэй авьяасаа нэгэнд чухал. Чамд авьяас байна. Тийм ээ. Маш их баярлалаа. Хой, шал цэвэрлээд гэхдээ бохор байна. Тэгэлгүй яах вэ? Одоохон цэвэрлээд өгье. Би хайлтарч унах шахлаа байна. Уучлаарай хадагта харчаад өгье. Ноён амтд талах. Өнөөдрийн намайг бүтээсэн ажилтан юм шүү дээ.